25 оны 9 сарын 15-нд намрын чуулган нээгээд төсвийн асуудал хилэлцэж эхлэх үед аудитынхныг яг сууж байхад би яг энэ асуултаа асуужсэн. Ямар хүн, ямар хариуцлага тооцоолох санал та нар хаана хүргүүлсэн бэ? Ямар үр дүнд хүрсэн бэ? Асуултаа ойлгоогүй байна. Та нар одоо энэ төсвийн байнгын орон дээр орж ирээд дэлгэрүүлээд асуугаад тааш тэрэн дээр чинь дэлгэрэнгүй хариулъя гэсэн. Одоо хариулж байгаа нь дахиад араас нь хүргүүлье гэдэг юм яриад байгаа юм. Аудитын 4 номер дээр сууж байгаа дарга шин дарга гэж магадгүй. Гэхдээ ажилтайгаа хурдан танилцмаар байна. Та нарыг одоо танилцах дадлага хийх гэсээр цаг хугацаа орсож өнгөрөөд байна. Аудитын 5 номер дээр сууж байгаа дарга дээр би яг энэ асуудлыг чуулган дээр ойлгоогүй байна. Та нар би яг ингэж асуусан гэдгийг чи хэлээд орхисон тийм биз? Тэгээ одоо дахиад хариулт байхгүй. Магнаас өрн дарга ч гэсэндээ одоо аудитыг ийм хариуцлагагүй авч явна гэж байгаа бол бас л болоогүй. Хариуцлага бол үнэхээр яригдах болоогүй байна Монголд. За гүйцэд энэ гишүүний асуулт гүйцэд хариулна шүү. 5 номер хариул. Ой, машаар. За энэ нөгөө санхүүгийн аудитын газрын эрхлэх асуудлын бага манайх болох төр гүйцэтгэлийн аудит тийм ээ. Тэгтээ нөгөө За 4 номер. За аудитын шийдвэрийн хэрэгжилтийн зөвлөмжийг биелүүлэх хугацаа 9 сарын 30-наар байгаа. За 9 сарын 30-наарх одоо шийдвэрийн хэрэгжүүлэлт биелэлт бол манай дээр одоо ирээд нэгтгэж байгаа нэг танилцуулнаа. За бид бол шинэ бүтэцгэн байгуулалтаар аудитын шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа их хурлаас тавьж байгаа гишүүдийн шаардлагын дагуу аудитын шийдвэрийг хэрэгжүүлэх юм нэгжтэй болсон. Энд бас тодорхой ажлууд хийгдээд үр дүнгууд гараад явж байгаа. Энд бол одоо их хурлын гишүүд за мөн шалгагдагч байгууллагуудын үйл ажиллагаанд бол бид бас бодиттой дүгнэлтийг явуулахгүй танилцуулга хөрвүүлнэ танд.